За англи хэлэнд бол хоёр үсэг нийлж байгаад 2-оос 3 авиа гаргадаг 3 тохиолдол байдаг. Тэрний нэг нь болохоор CH-ийн нийлэмж гэж байдаг. За CH-ийн нийлэмжээс болохоор 3 янзын авиа гарна. Нэгдүгээрт нь ч, цэвэр англи гаралтай үгний CH-ийн нийлэмжээс ч. За к, латин гаралтай үгний CH-ийн нийлэмжээс ш, Франц гаралтай CH-ийн нийлэмжээс гардаг байгаа. Франц гаралтай үгний. За тэгэхээр одоо ч гэж уншигддаг child, хүүхэд, children, хүүхдүүд, за watch, TV гэх мэтээр чэгээр уншдаг үгнүүдийг та нар англи гаралтай үгэ гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд к гэж уншдаг одоо латин гаралтай үгнүүд дээр хамгийн чухал үгнүүд бол school, за тэгээд scholarship, тэтгэлэг, за mechanic гэдэг мэргэжил байх жишээ нэ. За тэ хүмүүс тэгдэг юм л да багшаа. Яг ямар гаралтай үг гэдгийг яаж мэдэх юм бэ гэж асуудаг. Яаж ч мэдхийн арга байхгүй. Зөвхөн гарсан тохиолдол болгонд нь К-гийн К-гаар, Ч-гийн Ч-гээр, ишээ нишээр цээжлээд явхаас өөр арга байхгүй. Нэг өдөр одоо school гэж уншаад маргааш нь босч ирээл school гэж уншина гэж бол байхгүй. Тэгэхээр К бол К-гаар нь, Ч бол Ч-гээр нь цээжлэнэ гэж ойлгох нь шүү дээ. За Франц гаралтай цөөхөн үгэн дээр иш гэж уншигддаг. Жишээ нь одоо chef, энэ одоо гол үгнүүдийг бичсэн байгаа багш нь одоо ахлах тогооч гэсэн үг. За washing machine, угаалгын машин гэх мэтээр champagne, ориглон дарс гэх мэтийн үгнүүд дээр ишээр уншигддаг. За энэ дээр бол би ач охинтойгоо нийлж байгаад бас нэг өөрхөн их зохиосон байгаа. Ч, иш, к алигаар нь уншихыг сайн анзаарч унших хэрэгтэй. Chuka plays chess and checkers very well. За Chuka шатар болон даамыг маш сайн тоглодог. Because ягаад гэвэл his coach is good and cheerful. За ягаад гэвэл түүний дасгалжуулагч нь coach чэгээр уншиж шít. Дасгалжуулагч нь сайн бөгөөд хөгжилтэй. He likes cherry, choco pie, chocolate, chicken, chupa chups and cheese. За тэр энтор жимс, choco pie, шоколад буюу бурам, за дахианы мах, chupa chupsд дуртай. Харин he doesn't like дургүй. За одоо дургүй юмнуудын тооцох гэж байна. Хэлэх гэж байна. Chewing gum гэдэг нь зажилдаг бох гэж байна. Chewing gum. He studies at the school number 40. За К-гаар уншиж байна. Тэр 40-р сургуульд сурдаг. He got a scholarship to study in China. Тэрээр Хятадд сурах тэтгэлэг авсан гэж. Got a scholarship гэж хэлж шít. Children are proud of him very much. Хүүхдүүд түүнээр маш их бахархдаг. His dad is a mechanic. Түүний аав нь болохоор механикч, мэргэжилтэй. And fixes machines. За тэгээд суур машинуудыг засдаг. За одоо энэ дээр machine гэж уншихгүй шүү дээ. Суур машиныг machines гэж. But his mom is a chef of a Chinese restaurant. За restaurant. Түүний ээж нь нэгэн хятад зоогийн газрын ахлах тогооч юм аа. She prepares fried chicken very well. Тэрээр шарсан одоо дахиаг маш сайн бэлтгэдэг гэсэн текстийг англиар нь одоо ч, к, иш гэдгийг ялгаж уншиж сурах нь шүү дээ. За тэгээ менют харж уншаараа. Chuka plays chess and checkers very well because his coach is good and cheerful. He likes cherry, choco pie, chocolate, chicken, chupa chups, but he doesn't like chewing gum. He studies at the school number 40. He got a scholarship to study in China. Children are proud of him very much. His dad is a mechanic and fixes machines. His mom is a chef of a Chinese restaurant. She prepares fried chicken very well. За дараа нь одоо минутын ахиул хүүднээс хурдаа нэмээд бас дахиж уншаарай. Баярлалаа.